Бас зарим хүмүүс бас тэгж бичиж гин гэсэн. Далд энергийн тухай ярьж тийм байна. комментууд дээр орж иржсэн Их гоё байна энэ төрөд. Би далд энергийн тухай огт яриаггүй. Далд энерги одоо байдаг үгүй би мэдэхгүй. Над хамаагүй. А бид тэрнээс өмнө энэ бидний тархинд бодтойгоор байгаа тий энэ далд хумсрын хүчин чадлыг ашиглах тухай л ярьж байгаа. Энэ ямар нэг тийм энерги ч юм уу, сүнс ч юм уу, бурхан мурхантай ямар ч холбоогүй зүйл шүү гэдэг бас ярилцлага ихэнд хэлмээр байна. Ерөөсө хүмүүсийн гаргадаг алдаа нь өөрийнхөө гаргаж байгаа бүх шийдвэрийг одоо өөрөө тэрнийхээ эзэн гэх юм уу, өөрөө тэрийг яг ингэж хянаж, удирдах, зориуд гаргасан гэж одоо андуурдаг. Тэгээ би лекц уншиж байхдаа асуудаг хгүй. Одоо за далд хумсар таны шийдвэр гаргалтаа чи 95%. Хүн өдөрт 10 шийдвэр гаргадаг бол 9 далд хумсраараа гаргадаг шийдвэр. А тэг ил хумсраараа дараа нь тайлбарладаг гэж байгаа. Зүгээр тайлбар хийдэг. Тэгээд бид бол бидний бие гэж мэдэрдэг байгаа зүйл чинь бол ил хумсар шүү дээ. Гэтэл яг бол бид бол далд хумсар байхгүй 95.